Манай гол дүр өөрийн төрсөн дүү гэж боддог гэсэн охиндоо алууснаар энэ аниме маань эхлэх болно. Түүний нэрийг Томоко Каната гэдэг. Дараагийн амьдралаас эрэхтэй энэ хөвшин муухай гоблин түн лөө ширтэж байгааг олж харав. Тэр юу болоод байгааг ойлгохгүй байгааж тэдний нэг болж дахин төрсөн гэж таамаглав. Өгөн гоблин түүнд шинэ нэр өгөв. Гоборо. Дараа нь тэр том шүүслэг агуулдаг амлуун түлхсэн бөгөөд Гоборо нийлэх хөвгт болохоор юу ч хэлж чадахгүй, хөдөлж чадахгүй тэр чигтэн залгив. Хоёр дахь өдөр нь сэрээд эргэн тойронд нь олон тооны муухай ногоон нийлэх хөвгтөр хүрээлэгдсэн байгааг олж мэдэв. Байцаараа би чинь саяхан л хүн байсан шүү дээ. Би гоблин болж дахин төрлөө гэж юу? 3 дахь хоногт гоблинууд хүмүүсээс илүү хурдан боловсрч гүйцэтгэг гэдгийг ойлгосон боловч энэ нь түүний халзан хэвээр байгааг нь өөрчилсөнгүй. Ядаж тэр одоо хөдөлж ярьж чаддаг болсон болохоор энэ шинэ амьдралаа хүснээрээ амьдрахыг хүсдэг. 4 дахь өдөр нь ер нь бүх гоблин өсч том болсон тул гоблинууд ахлагчтай дахин нэг удаа уулзвал тэдэнд за та нарт анхаарал халамж тавьж дууслаа. Та нар одоо өнөөдрөөс эхлээд өөрсдөө хоол ундыг өөрсдөө олно шүү заа юу гэж хэлв. Гоборо агуулдаа идэх дургүй боловч энэ цэвэр ураг тул амтархан иднэ. Ингээд анх удаага агуугаас гарч үзэх ба эргэн тойронд нь үл таних ургамал бүхий үзэсгэлэнтэй ертөнцийг олж харав. Түүнийг дагсан өөр гоблин анх удаа гадаа гарч айж байсан тул Гоборо би ч гэсэн үүнийг анх удаа харж байна гэд түүнийг тавьчруулахыг оролддог. Мөн нөгөө гоблин бол Гобкичи бөгөөд тэр нь тийм чухалаг биш ч гэсэн нэг чухал шалтгааны улмаас түүнтэй хамтрахаар шийдсэн. Гобкичи төрөлхийн биерхүү булчинлаг учраас тиймээс түнд тусалж хоол хүнс хайж явахт нь тохиромжтой гэж бодсон юм. Ингэж яваад ойгоос туулаа олжээ. Гобкичиг урдаас нь довтлохоор илгээсэн тул туулаа түүнээс зугтаж төлөвлөгөөний дагуу Гоборо туулаа ойртож ирэнгүүт модноос үсрэн буужээ. Тэр саваагаараа туулаа нуруунд дундуур нь тавьчив. Энэ агнах стратеги үнэхээр үр дүнтэй боловч туулайг барьсны дараа Кичи туулайнд баг зэрэг шунаж эхэлсэн тул энд хэн босс вэ гэдгийг нударгаараа харуулв. Гобкичи гэр бүлийн үчирхэл дөртөж харин Гоборо туулайгаа оройн хоолндоо бэлдэж туулайн эврийг хугалж аваад шалгаж үзээд энэ зүйлээс олигтойхон зэвсэг хийж чадна гэж бодов. Үүний дараа толгойд нь сонин мессеж харагдаваа яг ямар учиртайг нь мэдсэнгүү. Гобкичи эдгэрч махныгаа төлөө шүлсээ гоожж байгааг харсан тул бодлоо хаяв. Ингээд Кичи баярлан амтархан идэв. 5 дахь өдөр нь шинэ эвэр авах үед түүний толгой дахин нэгэн мэдэгдэл ирсэн боловч энэ удаад үл тов. Тэр мах идэхээр суун нэг хацтал нүдэн гэрэлтэж тууланаас цутгах чадвар эзэмшсэн гэж мэдээлсэн нь түнд бүх зүйлийн зангилааг тайлагдав. Өнгөрсөн амьдралаа тэр ховор идэх чадвартай байсан бөгөөд энэ нь түнд эзэн бүх зүйлээ өөрийн болгох чадварыг одоо боломжийг олгодог байсан. Тэгээд энэ ертөнцид ч гэсэн тэр ур чадвараа хадгалж одоо эзэн бүх юмынхаа юр бусын тэр чадварын хулгайлах чадвартай болсон гэсэн үг. Ойд биднээс илүү хүчтэй олон мангас нуугдж байгаа болохоор үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 6 дахь өдөр нь Гоборо аль хэдийн огтыг өөртөө татаж эхэлсэн байна. Кичи болон Ро хоёр хамтдаа эвэр туулайг барьж чадсан нь бусдыг гайхуулж бишрүүлж байв. Хэд хоногийн өмнө өөр бусад гоблинууд ч гэсэн энийг барихж оролдоод алуулсан гэдгийг сонсоод үнэхээр гайхшрав. Тэгээд Гобкичиг болохоор асуудал Гобкичи бол байдаг нэг гоблин учраас түүнд хинч сонирхолтой биш байв. Маргааш бидэнтэй хамт агнахад орлох уу гэд асуухад тэр саналд нь маш их баярлсан боловч маргааш нь бороо их орж түүнд өөр хийх зүйл байхгүйсэн тулд ан хийхээ хойшлуулв. Агун гүнд гоблинуудын зойр байдаг ба энд гоблинууд олсон бүх зүйлээ хадгалаастай байдаг боловч Гоборо энд өөр юу байгааг нь төсөөлж байсангүй. Олзлогдсон эмэгтэйчүүд байхыг олж харжээ. Магадгүй эдний нэг нь манай ээж байх боломжтой шүү дээ. Үүнийг үл тон үлдсэн цагаа тэр зэвсэг бүтээхэд зарцуулж Гожи гэдэг нэртэй гоблин ахтач түн дээр ирэн ийм хурдтай амьд үлдэх чадвартай хүсэл эрмэлзэлтэй гоблин хараагүй удсан байд. Чи бусдаасаа илүү хурдан төвшин ахих болно гэж хэлв. Толгой дээр нэг тогшоод үзэх гэхээр нь тогшоод үзтэл энэ өвгөн гоблин 86 левелтэй гэдгийг хараад мөн энэ өвгөн гоблин 100 левел хүрч чадвал дараагийн төвшөнд левел ахина гэдгийг хэлж өгөв. Гоблинуудын нас маш урдан ахидаг. 20 настай ч гэсэн маш хэцүү харагдаж байна. Манай гол дүр ч гэсэн 20 хүрээд л аль хэзээ өвгөн болно гэж үү? Мөн дараагийн төвшин ахисан хоб гоблинууд болон бусад гоблин ч гэсэн хоолд хүнс хайхаар явсан тул тэд удахгүй эргэж ирэх тухай хэлчихэд өвгөн гоблин цааш яв. Дараагийн өдөр нөгөө хоёртойгоо ан хийхээр гарan манай гурван маань багийн ажиллагаагаар тайрч Гобкичи болохоор дефенс дээр харин Гобми болохоор алсын цайнаас тулалж харин манай гол дүр болохоор бусад өөрөөлөлүүдийг эзэлж байв. Ингээд ангаа ээж дуусны дараа манай гурав хоол хүнсээ хувааж идэв. Ингээд шинэхэн манай багийн гишүүн болсон Гобми болохоор хоол хүнсэндээ маш их баяртай байв. За ингээд энэ махыг идсэн чинь манай Гоборо болохоор дахиад нэг чадвар сурдаг. Мөн цаашлаад янз янзын чадвар сурахын тулд могоо өдр алсан
Тэгээд цаашаа явж итэл нэг агуу болоод дотор нь ороод очтол энэ агуун дүүрэн сарсан байгаа байсан. Энэ бол цус сорогч сарсан байгаа бахай. Тэгээд эднэрээс зүхтж агаад Гобмиг болохоор цаашаа цухталган, харин Гобкичи болохоор бамбаага барин манай гол дүр болохоор чадах ятгаараа ингээ маш олон сарсан байгаа бахнуудыг халав. Ингэж явахдаа нөгөө могоноос сурсан хортой нүдээ ашиглаж энэ сарсан байгаа бахнуудыг хөлдөөж чаджээ. За ингээд 30-аас 40 ширхэг сарсан байгаа хаа эцсний дараа манай гол дүр маань тэдний чадварыг сурав. Ингээ эдээд байж хахад бусад гоблинууч гэсэн амар те үлссэн ингээд өсөглөн байдлаар тэднийг харж ширтсээр байв. Ингээд шүн унтж яхад нь маш сэжигтэй зүйл болсон нь энэ гоблинууд манай гол дүрийг алхаар ирсэн байв. Ингээд энэ бусад амьтнуудаас сурсан скиллийнхээ ачаар шүн дунд ингээд те мэдэрч сэрч чадсан, зогсоод чадсан. Гэхдээ нэг нь санаандгүй ингээ хороороо алдсан. Бусад гоблинууд манай гол дүрлүү дайрсныг мэдээд Гобми амар ууралж нэг нь боож алхаа шахав. За ингээ маргааш нь манай гурав явж гаад орктэй таарсан. Тэгээд энэ орк нь болохоор маш бэртэй чадaltaй ч гэсэн холын цанаас муу тулдаг. Тийм болохоор Гобми чулуугаараа харавд дахин харавсаар исэн. Харин Гобкич болохоор дефенс дээр дайрсан боловч Гобкичигийн дефенс маш сайн байж чадсангүй. Ингээд манай гол дүр сүүлийн дайралтыг хийж дүрж алав. Яагаад ч юм энэ оркийн мах хамттай байсан. Тэгээд ингээд энэ гурав идэж суугаад гуруулаа нэрээ энийг идэж барахгүй юм чин. Бусдлуугаа аваач хийгээд бусдлуугаа аваачаад за та нарт би ингээд хоолоо өгье. Та нар оронд нь намайг дах би та нарт хоол унд яаж олохыг зааж өгье. Миний хүсэлтийг хэрвээ зөвшөөрж ивэл энэ махнуудыг хувааж идцгээе гэд. Ингээд нэгээс нь доо ингээд өөрөх нь дагуулуудтай болж байгаа гэсэн үг. Тэгээ өмнөх өдрийн дайралтан ч гэсэн те энэ эмэгтэй гоблинууд манай гобрууд маш их атаархсан учраас биднэрт хоол унд олж өг гэж энэ бусдыгаа ятгсан болж таардаг. За ингээ унтж яхад нь толгойд нь ингээд мессеж гарч ирээд манай гол дүр болохоор унтаад нойрмог байсан учраас яг юу гэдгийг мэдэхгүй ч гэсэн ингээд унтаад өглөө бостол арсны юм саарл хөхөнгөтэй болсон байсан. Тэгээд манай гол дүр маань өндөр болсон байсан. Хутгандаа ингээд өөрхөн царайг ойлгоод хартал яг ч юм өмнөх амьдралдаа байсан царайтайгаа байсан. Тэгээд нэгэсэндээ энэ Гобкичи болон Гоборо хоёр болохоор левел ахиж хоб гоблин болж чадсан байна. Үүнийг хараад Гобми ч гэсэн маш их баярлжээ. Тэгээд өвгөн гоблин гарч ирээд та нар аль эзэн хоб гоблин боллоо гэж үү? Мэдээж энэ өвгөн гоблин бол тэ ийм хөгшин болчоод хоб гоблинд хувирч чадаагүй шүү дээ. Тэгтэл энэ араа дөнгөж төрөөд нэг сар болж байгаа гоблинууд нь хоб гоблин болоод хувирчиж Гобкичи хөөе Гобро хоёлаа тулалтыг би өөр хүн хүч чадлыг туршиж үзмээр байна гэд энэ хоёр тулалтал бэр чадлаараа бол Гобкичи бол хамаагүй илүү байсан ч гэсэн түнд ямар ч мэх байхгүй. Харин манай Гобро болохоор янз бүрийн мэх ашиглаж Гобкичиг дийлж чадав. Чи үнэхээр хүчтэй маа Гобро гэл. Гэхдээ чи бол бэр чадлаараа надаас илүү шүү дээ гэд. Энэ хоёр маш хүчтэй болсон юм шиг санагдаж байгаа ч гэсэн энэ ойд илүү хүчрэхэг мангасууд байгааг мартаж болохгүй. Ингээд Гобми нууцаар ажиглаж байгааг мэдээд хөөе Гобми гурлаа дахиад өөр анд явъя гэд анд явтал ингээд баахан зэрлэг чоннууд туулаа агнж байгааг харт. Тэгээд энэ зэрлэг чоннууд нь оркийг олж хараад энэ орк бол яг энэ чонны хамгийн том сул тал ахгүй юу? Бэр чадaltaй ч гэсэн удаа хөдөлгөөнтэй. Тэгээд чоннууд ч оллоороо дайрдаг учраас тэгээд дийлж чадахгүй. Тэгээ манай гурав ингээд отож харж хагаад толгойлогчлуун ингээд Гобмиг харав гэж хэлээд харавдаг. За энэ кроссбоу нь болохоор гоблинуудын эрдэнэс дундаас олсон байгаа. Та нар мэдгүй байгаа бол за ингээд үлдсэн чоннуудыг алах үнэхээр амархан байсан. Яг гэвэл лидерийг унгааж чадсан учраас ихний дайралтаараа. Тэгтэл яг лидер нь яг бүрэн гүйцэд үхээгүй байсан. Тэгтээ нөгөө нэг энэ сум нь хортой байсан учраас чон өгсөн байна. Манай Гобро энэ чоныг иддэг. Ингээд чонноос ч гэсэн олон чадвар сурдаг. Тэрний нэг нь болохоор удирдах гэдэг чадвар. За би та нарт энэ махнуудыг авчирлаа. Та нар хүснээр энийг идэж болно. Гэхдээ оронд нь би та нарт яаж хоол ан хийхийг зааж өгөх болно. Гоблинууд өвдөг зөгдөд гуйжин та биднэрт хоол яаж олохыг зааж өгөөч гэдэг энэ нараа ийм хүүхдчиг царайтай нэг гоблинууд нь бүгд одоо манай гол дүрийг дагахаар болж байна. Мэдээж манай Гоброт ч гэсэн маш их давуу талтай байх болно гэснээр манай гол дүр маань хэцүү анд тулаануудыг хийх шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Тэгээд гоблинуудыг унтчих хооронд манай гол дүр тэр эмхтэй хүмүүсийн дунд хор тавьж орхиод та нар хэрвээ үххийг хүсвэл энэ хорыг уугаад үхэж болно гэж хэлээд явсан байдаг. Яагад гэвэл энэ эмхтэйчүүдийг ийм харгас хэрцгий амьдралаар амьдрахыг манай гол дүр хүсгүй байсан болохоор үхэх боломж өгдөг. Өвгөн гоблинд хилтэл өвгөн гоблин ингээд гаргаж ирээд бүгднийг ингээд шатаадаг. Тэгээ мэдээж тэр хорны шилээ манай гол дүр нуусан байгаа. Түүнийг хор өгсөн гэдгийг бусад гоблинууд мэдчихнэ. За ингээд маргаашнаас нь эхэлж манай Гобкичи энэ хоёр болохоор нийлээд энэ бусад гоблинуудыг бэлтгэж эхэлдэг. Бэлтгэлийгээ бэжэтэл нэг үл таних хүмүүс ирж байгааг хардаг. Тэгээ юу хүмүүс юм болоо гэд зэвсгээ бариад манай хоёр яваад очтол
өвгөн гоблин урд дуур нь орж ирээд үгүй хэрэггүй битээ дайр эднэрт бол та нар эцэг эхүүд чинь шүү. Битээ дайраарэ гэд. Нэгэсэнтэй эдний нэг нь манай гоблины аав нь байж мадгүй гэсэн үг. За тэгээд эднэр нь ингээд хүмүүслүүд айраад тэгээ хоол хүнс эмэгтэйчүүд эдэр хулгайлсан байдаг. Гоблинууд нь маш хүчтэй гентэй учраас тэгээ ямар ч төрлийн амьтантай ингээд хурцлд орсон гэсэн заавал гоблин төрдөг тийм сонин гентэй. Тийм учраас эднэрийг одоо нэгсэнтэй үржилд орохын тулд авчирж байгаа гэсэн. Тэгээд энэ эмэгтэйчүүдийг харангуйтаа манай гоблин руу хөгшин гоблинуудын ахлагч дээр нь очингуудаа хөөе энэ эмэгтэйчүүдийг надад өгөөч гэсэн чинь энэ хөгшин ахлагч гоблин манай гол дүрийг зангидж авснаа. Чи юу буцаад байгаа юм бэ? Олз эдшнүүдлүүн ингээд манай гол дүрд шунсан болохоор амар ууралсан байдаг. Тэгтэл ингээд хоёр эмэгтэй хоб гоблин гарч ирээд бид нарыг ийм өөрсдийнхээ дайн тулаанд оролцуулаад та нар ингээд энийгээ эвтэйхэн шийдчих. Зүгээр та хоёр нударгаараа тулдвал яаж яана ямар ч зэрэг зэвсэг байхгүй. Ихээс сөрсөн биеэрээ гэд манай хоёр маань хоорондоо тулдаж энэ овгийн ахлагч хэн гэдгийг шийдэхээр болдог. Хормын дотор манай гол дүр дуусгаж чадсан. Яг тэгвэл түүний аалзнаас сурч чадсан энэ нэг уяа нэх гэдэг чадвар нь болохоор биенийх нь нэг хэсэг учраас ахлагч гоблиныг бол өлгөн дийлж чадсан гэсэн. Ингээд манай гол дүр бол нэгсэндээ хөгшин хоб гоблинуудыг ч гэсэн ахлагч болж байгаа гэсэн. Тэгээд эмэгтэй хүмүүсийг энэ нууц өрөөлөө оруулангуудаа та нараас мэдээлэл авахыг хүсэж байна. Та нарт ямар нэгэн муу зүйл хийхгүй. Тэгээ яг юу болсныг надад хэлж өгөөч. Би та нарыг хизээ нэгэн цагт сул тавих болно. Гэр орон руу ч буцаах болно гэд тэгээд хэлтэл нөгөө эмэгтэйчүүд нь бүр сэтгэл нь хөдлөөд бүр амар уйлж эхэлдэг. Манай гол дүрч гэсэн өмнө хүн байсан болохоор тэгээ сайн ойлгодог. Тэгээд энэ эмэгтэй хүмүүс яг юу болсныг хэлдэг. Маш урт цуваа аяллыг явж идэл зэрлэг гоблинуудаа арч те. Бүх хүмүүсийн эрэгтэй хүмүүсийн бүгднийг алаад ганц энэ тавыг л үлдээсэн болж саарж байгаа байхгүй юу. Тэгээд нэгэсэндээ ирээдүйд энэ хүмүүсээс ч гэсэн мэдээлэл авах болно манай гол дүр. Ингээд өдөр шөнөнийг хамт өнгөрөөж ингээд янз янзын мэдээлэл сурч эхэлсэн. Тэгээд эднэрийг ч гэсэн ажилтай чадвартай гэдгийг мэддэг. Тэгээд харин манай энэ улаан үст болохоор тулалддаг. Хүрэн үстэй нь болохоор дархан, хоёр ихэр охин болохоор тоогооч. Харин үлдсэн тэр ногоон үстэй эмэгтэй болохоор алхимч юм бэл. Хөгшин гоблинуудыг эцэг эхчүүдийг ингээд тулаандаа ингээд бэлтгэлдээ оруулдаг. Тэгсэн чинь юм уу зулбсагч бид нэрээр юу үлгээд байгаа юм бэ гэд. Тэгээ уурлахаар нь нудрагын амт үзүүлдэг. Тэгээ энд болохоор хэн хөгшин байх нь хамаагүй. Хэн хүчтэй нь толгойлдог гэсэн. Ахлах гоблин ч гэсэн манай гол дөрийг хараад байж идэг булангаас. Тэгээ ингээд шүн унтчихт манай гол дурын 6 дахь мэдрэхүү маш хүчтэй мэдэрдээдсэн учраас босоод хартал нөгөө нэг ахлагч гоблин энэ дээрээ нэг эмэгтэйчүүдийг эзэмтгэхээр ирсэн байдаг. Та нарт бити энэ тавд хүргэж хэлсэн бэстэй гэдээ манай гобро маш хууралтал бацаан чи юу ч мэдэхгүй байна. Чи эмэгтэй хүмүүс та ямар тач гэдгийг чи мэдэж гэнэ үү гэд амар өөдөөс нь ууралтал манай гол дөр тэгээд нударгын амт үзүүлдэг. Үнэхээр айсан байх. Би та нарт муу зүйл хийхгүй гэд. Тэгээ ингээд энэ дайрсан гоблинуудыг бүгдийг нь гадагшаад зэрж гаргаж ирээд үхтэл нь ингээд бүр өстэй амь тасартал нь ингээд бүх гоблинуудын нүдэн дээр тарчлааж алдаг. Ингээд та нар хэрвээ миний дүрмийг зөрчүүл юу болохыг мэдж байгааз гэдгсэн чинь ингээд бүх гоблинууд нь ингээд толгоодогдгоо. За ингээд маргааш нь манай 3 анд явдаг. Гэхдээ энэ удаад болохоор гобе гэд дахиад нэг эмэгтэй гоблин авч явсан. Тэгээ энэ удаагийн ам бол зэрлэг морь байна. Тэгээд энэний махан ч гэсэн амттай байсан. Тэгээд энэчээс нэлээд их чадвар сурсны нэг нь бол triple trust гэдэг. Одоо юу гэмээр нь те бавлтал гэх юм уу да. За тийм чадвар сурсан байна. Ер нь бол энэ сэлмэнд бол нэг цавчил гэсэн үг л дээ. Тэгээд ингээд шөнө ингээ унтчихт нь улаан өстэй охин ягд чим гоборогийн орлоо хурж ирээд хамт унтсан байдаг. Маш сонирхолтой ингээ те. Гоблин бол эмэгтэйчүүдийн хүмүүсийн бол ингээд дайсан шүү дээ. Тэгсэн чинь улаан өстэй бол толгойтой юмтай юм шиг байлээ. За ингээд өглөө сэртэл гобми ч гэсэн хажууд нь унтчихдаг. Яагаад гэвэл атаархсан байх. За ингээ өглөө нь бостол те энэ гобе нь болохоор бид нартай хамт анд явуулсан гобе чинь левел дахиад хоб гоблин болсон байдаг. Гэвч шинэ вайпутай боллоо манай хаан. Зарим нь бэлтгэлээ хийгээд, зарим нь болохоор хоолноос цуглуул, зарим нь болохоор бүгд ингээ өөр өөрсдийн гэсэн юм хийдэг. Гобсе гэдэг нэг хоб гоблин байгаа. Энэ нь болохоор шидтийн юм бэлээ. Тэгээ нэгсэн та энэ дунд байгаа хамгийн өндөр зэрэглэлийн одоо арай те энэ дундаа л арай язгууртан хоб гоблин юм бэлээ. Тэрүүнд болохоор хинч те үгэнд төрчиж чадахгүй хамгийн ухаантай нэг гэсэн үг. Манай гол төр шин сурсан чадвараа ингээ ашигладаг. Эвэртэй морноос сурсан чадвараа ашигладал энэ нь болохоор маш хүчтэй чадвар байж таарад ганц цавжилтаараа ингээ ямар ч амтныг зүйл дуусгах чадвартай. Энэ ийм хүчтэй болсон учраас манай гол төр те хүчэндээ бэрдэж өөрхөн энэ шин чадвараа ч гэсэн туршиж үзхийг хүссэн учраас ойн гүн рүү яваад очтол улаан бавгатай таардаг. Энэ бол нөгөө нэг хөгшин гоблинууд манай хэдийг залуухан хүүхд тахт нь хэлж байсан. Энэ ойн эзэн шүү. Энэ улаан бавга бол ойн эзэн. Чи дийлэхгүй шүү. Эднэрээс маш хол байгаарай гэд тэгж хэлдэг. Нэгсэнтэй энэ босс нь гэсэн үг. Тэгээ манай гол төр босстой тулдахаар болж энэ жада
шиддэг. Нөгөө нэг түрүүний морийг ганц завчлаараа дуусгасан чад. Тэгээ ингээ бусдын ч гэсэн Говро яга ирэхгүй удаад байгаа юм бол гэдэг ингээ амар санаа зовдөг. Хамгийн их санаа зовсон Говми манай номер 1 вейп байгаа. Харин манай Говро болохоор улаан өстэй баавгатайгаа ингээ тулцаар байсан. Тэгээд нөгөө нэг тэр жадаа шидийн чадвараа эргэлтэл гарын завчаа ийцсэн. Улаан өстэй баавгачин амар уурлаад манай голдурлаа ингээ дайрдаг. Тэгээ энэ төрний жад нь болохоор амар их манай хэрэгтэй учраас те манай голдур баян хэрглэж чадахгүй. Тэгээ ингээд хоёр гарын сүхээрээ ингээд тулж исэн. Мөн энэ аалны шүсээрээ ороосон боловч энэ юу ч болохгүй байсан. Тэгээд түүний маш их хүчтэй чадварыг хардаг. Энэ бол улаан өстэй баавганы галаар түргэлт. Нэгстэй энэ улаан өст бол баавгай биш. Яг үндэ бол лууны хүч чадалтай юм бэ л. Бараг луул гэсэн. Тэгээ ингээд галаар нэлэнгүүд нь түргэж эхэлдэг. Тэгээ энэ халуун бүр төөнсөн галанд нь л манай голдур ингээд гараа түлдэг. Тэгэхээр энэ бол 2000 градусын маш халуун галаар түргдэг болж таарж байгаа. Тэгэхээр энэс энэ галаас нь бол хол байхгүй бол манай голдур өөхөх хэрсэлтэй. Бас нэг чадвараа ашиглаж энэ бол хүүтэн агаарл юм шиг байлаа. Ингээд хүүтэн агаар шиг юм чадвараа ашиглаад өөдөөс нь сөрж очиод галынхны өөдөөс сөрж очиод чиний энэ галчин юм хүчтэй байдаг юм баас дотроо чиний ам доторх чи ямар ингээд амлуун ингээд те сэлмэрээ нэвт сөрбдөг. Тэгээд дийлчлээ гэж бодсон чинь энэ баавган мэдээж 7 голтой учраас манай голдурыг гараараа цогтол манай голдурын баг хамаг яс хуугаад дүнгэн наган босч ирээд те ингээд бүр эцсийн тулаана те эцсийн зогсолтоо хийж байна. Энэ баавганы харцсан ч гэсэн өвглийн харц байсан. Хоёулаа маш их даймаж авсан болохоор эцсийн дайралтай хийтэл манай голдур болохоор гараа алддаг. Харин нөгөө улаан баавгач нь болохоор ашгүй нэг дийлцсэн байна. За ингээ манай голдур өхөнгөө алдаад бүрстэй. Ямар ч хөдлөх тэнхээгүй үлдээд те энэ баавгайг ингээд махын шууд идэж эхэлсэн. Ингээд дүнгийн дага хөдлөх тэнхээгүй байхдаа ингээд идэж эхлээд тэгээд янз бүрийн чадрууд ч гэсэн сурж эхэлдэг энэ баавгаас. Ашгүй нэг юм үхлээс мултраад ингээ унтаад маргаашны зэртэл манай голдур маань огр болж хуурсан байна. За ингээ буцаад тосгонлогоо яваад ичтэл бүх гоблинууд нь ингээд бүр ингээ амар айцсан. Юу вэ манайх руу огр дайрж байна гээл. Тэгээ говми болохоор танчингуудаа те юу энэ биеийг хараач гэд манай бусад гоблинууд бүгд амар гайхаж биширдэ. Им шивээс мэвстэй болсон бүр. Төрөөд нэг сар болж иж хойд зүгийн ойн эзнийг ялаад одоо бүр огр болоод хөрчиж байгаа юм уу. Тэгээд ингэсний дараа би бусад хоригдлуудыг харахаар очсон. Энэ хоёр яг намайг дагаад байгаа юм бол галуун цуваа муу хаашаа. Юу вэ? Юу мангас вэ? Огр вэ? Бид нарыг идэх нь. Одоо намайг мөн гэдгийг мэддэг болсон болохоор гайгүй байлгүй. Яг ч миний хөлийг хэн нэгэн чимхэд ах юм. Ингээд нөгөө өмнөх тулаанаас олж зэвсэг нь маш гэмтсэн учраас энэ зэвсгийг дархан охиноор янзлуулахыг хүсдэг. Тэгээд энэ дархан охин нь бас сүнсний чулууг ашиглаад хутга хийсэн байсан. Йоо чи ямар мундаг юм бэ гэд толгойг нь хэлсэн чаа. Манай дархан охин амар баярлаад. Яг ч миний хөлийг чимхэх хүмүүс улам болоод байгаа юм. Улам хүчтэй чимхэд ах шиг байх юм бас. Яг үннийг хэлэхэд бид хоёрт жоохон чанга байна. Туслах хэрэгтэй байх юм. Боломж байгаа лөө. За тэгвэл хоёрт 3 эмэгтэй гоблин өгүүл яаж байна. Баярлаа. Уулан те дайснууд ч те энэ гоблинууд бол те. Тэгсэн чи дайснуудтайгаа ийм амархан дасан зогцсон гэхээр энэ ертөнцийг ингээд амар гайхаж байгаа байхгүй юу. Тоо ирж үнэхээр гайхалтай ихнэрүүд болох байхаа. Миний ихнэрүүд бол яаж яана гэсэн чи. Юу яриад байгаа тэнийгээ тоглож байгаа л үедээ гэсэн чи амар ингээд баярлцсан. Инээмсгэлж минээмсгэлээ. Улаан өст болон говми хоёр надлуу дайраад их юм. Тэгэд бас алхимч болохоор шидэ хийсэрлээ. Тэгсэн чи манай гол дүр нэг шилтэй шингэний авснаа. Энэ хор уу гэдэг асууд. Чи над ганзаардаг их ухаантай. Тий би нэг өөрхөн хамгаалахын тулд хийсэн. Гэхдээ энд чам шиг гоблин байгаа гэж бодохоор над ч одоо надад хэрэггүй болсон. Тэгэд бас чи ийм хүчтэй болсон юм чам. Чамд яг яаж туслахаа би бас сайн мэдэхгүй л байна. Зүгээр дээ би ийм хүчтэй болсон юм чин надад ямар нэгэн тусламж баг хэрэггүй өстэй. Тэгсэн чаа. Мангархан минь дээ тэр. Ийм кул эмхтэйгэн энэ юмсгэл үнэхэр бест юм аа. Яг ч юм намайг хэн нэгэн алахыг амар хүсээд байгаа бол тээ. Аллагын хараан надад мэдэрэгдээд байна. Ингээд энэ охтуудын сэтгэлийг сайжруулахын тулд үлдсэн цагаа өнгөрөөсөн. Одоо ингээд манай гобро ч н огр болсон шүү дээ тийм ээ. Огр болоод хувирсан учраас одооноос эхэлж огро гэж дуудъя. Яг бол энэ аним дээр тэгж явдаг учраас ингээд энэ өдөр болохоор босод гоблинуудтай бэлтгэлээ хийсэн чинь зөөлхөн зөвхөхдүүдийг бүгднийг алхааж гасан. Тэгэд бас Гобкичигийн хуйг нь эвдэрхээ шахаж байна. Уучлаарай чи баг өхөө шахсан биз дээ. Яасан бэ Гобкичи? Яач вэ? Би ганцаархнаа ан хийж байгаа дэрий. Анда над царайнаас чинь ямар нэг юм болсон л энэ да. Тэгсэн чинь манай Хобсата болгон Гобми хоёр болохоор амар элтэн нарийнталтай ан хийгээд идэг болсон. Энэ хоёр бол ер нь найз нөхдөд болж байгаа гэсэн. Харин Гоби болохоор ингээд майнинг хийх амар дуртай. Тэгээд энэ сүнсний чулуунуудыг майнинг хийсээр л байгаа. Харин улаан ус тохин болохоор бэлтгэл маш их хийж эхэлж байгаа. Над гар чи юу болсон бэ? Наа чи гар юм уу юу хошног болсон байж тээ. Тэгсэн чинь манай Хобсэ болохоор чи над нэг хошног шиг гараараа ямар сайн юм уу итээ. Жинхэнэ гартай байсан ч гэсэн оёход амар хэцүү шттэ гэсэн чинь.
Яг ч би энэ биендээ дасцсан байх юм гээ. Говки чи үнэхээр гайгүй гэж чи бодож гэнэ үү гэсэн чинь. Түүний хичээл зүтгэлээс л хамаарах бах та. Тэгээд бас миний номыг өгөхгүй мүү. Би над номыг уншиж дуусаагүй байгаа штэ гэсэн чинь. Үл таагаад тийм. Манай хобсээ болохоор та хоёр ч хөвгөлтэй гоо л дээ. Залуучууд ч гоё байна да. Гобро маш муу юм боллоо. Гобо болохоор нүх ухаж агаад карбонкл гэд нэг хүүхэлтэй болчтой. Энэ болохоор амьд хүүхэлтэй. Гэт манай огро эмчилж эхэлснээр сэрэнгуута та нар юу хүмүүс вэ гэсэн чинь манай эд бүх нөхцөл байдлыг тайлбарлаж өглөө. Анх удаа уулзж байгаа ч гэсэн эмчилж өгсөнд маш баярлалаа. Намайг Литана гэдэг. Хүмүүс яагаад дайрсан бэ гэвэл одоо энэ карбонклын толгой дээр нь Эрдэнэс байт юм бэлээ. Энийг одоо зарах юм бол маш их мөнгө хүрдэг Эрдэнэс толгой дээр нь байт юм бэлээ. Тэгсэн чинь карбонкл нь гойд. Манай Эрдэнэ бол Велвет эрт үед биднийг бүтээсэн. Өөрийнх нь Эрдэнэсийг хамгаалуулахын тулд биднийг бүтээсэн. Гэхдээ манай эзэн өөрийнх нь бүтээсэн бүх зүйлийг энэ хүмүүст алдснаас та нарт өгсөн дээр гэж бодож байгаа л тэ. Яг гэвэл манай эзэн хүмүүсийг үзий яддаг. Тийм болохоор гуйж байна. Велветийн бүх Эрдэнэсүүдийг та нарт өгье. Тэр хүмүүсийг зогсоогоод өгөөч. Тэгсэн чинь манай огро бүгдийг цуглуулад хэдүүлээ явъя. Дархаа охин. Нэг өмнөх юм надаа аваад иртээ. Сэрээсэки но найф да yo ne. Чи ямар том нөх. Чи тэгэхээр ийм том нөх онгоолгоод орсон юм уу? Нэрээ чамаа хэлсэн чи би анзаарч юу вэ? Энд чи огро хүртэл байд юм уу? Би жирийн огро биш, ховрон штэ хошногоо да. Цалчгаа болоод хэдүүлээ гэс энийг унгаадах юм да. Гэс нөгөө нэг карбонклыг олох хэрэгтэй байх юм. Ядчихт. Муншлаа гэсэн чи манай гол дүр үл үзэгдэгч хүнийх нь дайрлалыг мэдэрчтэй. Яаж юм бэж болд юм бэ? Үл үзэгдэгчтэй наад чаа. Сонсцгоо хөлдөөнүүдээ. Энд чи хэн нэгний гэр гэдгийг мэдэж гэнэ үү та нар? Эздээс нь асуулгүйгээр энд байгаа бүх хүмүүстөө дайраад явдаг гэж та нар надад хэлэх гээд байгаа юм шүү дээ. Бас Эрдэнэсийг хулгайлахыг оролдоно гинэ. Үгсэн бас огр байж хүний хэлээр ярихыг хичээхээ болох уугүй юу? Гэтэ та нар азтай. Би ийм харагдчихэж магадгүй ч гэсэн би нэлээд сайхан сэтгэлтэй хүн шүү. Амаа тат зүйл дуусганаад хаа. Одоо буцах юм бол би та нарыг өршөө яах вэ? Энэ тэгсэн чинь ард байгаа 3 болохоор маш өндөр түвшний шидийн хэрэгслүүдтэй. Тэгээ намайг үл тоогоод байгаа шалтгаан энэ байх нь шүү дээ. Ийм өндөр түвшний зэвсгүүдтэй болоод тэгж бодоод байгаа юм байна л та. Өөрсдийнх нь зэвсэгтэй хит их найдсан учраас энэ хүмүүсийн зэвсгээтэй бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй манай огроод уншихад амар ойлгомжтойгоор дайраад байгаа. Толгойг нь дэлбэлчлээ. Хогч нь муу хог гэсэн чинь сайхан ажиллаад ханлаа муу турсгнууд. Санийх чинь 3 дугаар түвшний шид байсан штэ. Та нар миний дургу үргэсэн болохоор би та нарыг алхаар шийдлээ. Тэгээ манай огро нөгөө хошнох шиг жижиг хутгаа гарч ирээд ийм жижиг хутгаар юу их юм бэ? Яг манай огро за та нар миний хэлснийг хийгээгүй учраас би та нарын хариуг одоо барих болно. Ингээд энэний дараа манай огро бүгдийг шалтаад сайхан амьдаар нэджээ. Тэрнээс бас янз янзын чадварууд бас суржээ. Алуурчин, крусейдер, хамгаалагч, энчантер гэдэргээд янз янзын юм. Тэгээд бас ийм маш том инвентаритэй цүнх болдیں۔ Тэгээд бас нэг төрөний үл үзэгдэгч болгоодсэн чинь ийм бүгж байдیں۔ Тэгээд огро бүгдийг нь идээд өөрөө шигсэн чадварыг булааж авч байгаа гэсэн. Яг л эдгээр чинь шидэт зэвсэг. Тэгээд манай гол дүр 1200 төрлийн заяа. Төрөл бүрээс нь 99 ширхгийг хадгалах чадвартай юм инвентаритэй болж байгаа гэсэн. Тэрийг тэгээд хүссэн үедээ гаргаж ирж чадна, хүссэн үедээ далд хийж чадна. Ингээд нөгөө карбонкл чинь ч гэсэн хүслийн биелүүлсэн учраас өрөөгөө зааж өгчээ. Бүгдээрээ та бүхэнд маш их баярлалаа. Манай эзэн ч гэсэн баяртай байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ Velvet байх нэ. Манай эзэн сүнснүүдтэй харилцахдаа маш сайн учраас сүнснүүдийн ерөн энд маш ихээр цугладаг л гэж хэлээд байгаа байхгүй. Гобро, чамд эрүүлэнх байхыг хүсье өрөөё. Тэгсэн чинь нөгөөдөг чинь чулуу болоод төрчихтэй. Golden Rule болон Golden Order сурлаа. Чи зүгээр үү? Би зүгээрээ. Баярлаа гिचээ. Литанагийн хойноос гашуудсан. Тэгээд залбирсны дараа бүх эрдэнэсүүдийг хувааж авлаа. Тэгсэн чинь нөгөө нэг энэ item box нь бүх эрдэнэсүүдийн дотроо хадгалж багтдээ. Ингээ бүгднийг энэ item box-лоо хийжтэй. Бараг хамгийн том эрдэнэс нь энэ item box юм шүү. Ингээд үлдээх нь муухай санагдаадсан учраас шатаагаад өртөс болгосон. Тэгсэн чинь нөгөө нэг цогцсон дотроос нэг юм шидийн хэрэгсэл гараад иртээ. Домог төвшний бүр амар өндөр төвшний гарандаа өмсдөг хоёг. Тэгсэн чинь гар нь ч гэсэн маш олон чадвартай. Хүссэн хэмжээ төрлөөрөө ингээд хуурч чаддаг гарахгүй өөрөө шууд зэвсэгүүлдэг юм гар гэсэн. За манайхаа хэдүүлээ. Үдчлэгээ. Яг бол энэ Velvet-ийн данжин дотроос маш их дарс олж чадсан учраас тэгээд нөгөө Velvet-ийн домог чидсэн байсан болохоор бүх хэрэгсэл нь өндөр төвшний хэрэгсэл байжээ. Тэгээд нөгөө хобгоблин болсон бүх гоблинууд нь нэг шидийн хэрэгслүүд өгчээ. Тэгээ огро болохоор Kaziklou Bay гэдэг ийм шидэт чад. Тэгээд бас Egurza Play гэдэг бугууч хоёр гартаа авчээ. Тэгээд огро ингээд 3 амар өндөр түвшний шидийн хэрэгсэлтэй болж байгаа гэсэн үг. Одоос эхлээд манай огро болохоор зүгээр нэг жирийн огр биш те. Бүхэлдээ аймаг дийлэх хэмжээний амар хүчтэй болж байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээ үдээс хойш нь манайд баавгаан шүлэн зориулж орц цуглуулжээ. Тэгээд зэвсгийн ачаар
манай бүх дөрүүд нь ингээд ерөнхийдөө бол левел ахиж байгаа гэсэн. Тэгээ баавгаан шүлж гисэн үнэхээр галзуу амттай юм аа. Тэгээ ягаад чи миний улаан устд нь ингээд амар хичээж байгаа ч гэсэн те одоо болтол сайн тулаадаж чадахгүй л байгаа юм билээ. Ингээд 40 өдөр хобгоблинуудын дунд ахлах зооц тавихын тулд тэмцээн зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд энэ бүх хобгоблинууд нь гал гаргасан тулаан хийж эхэлжээ. Тэгээд өмнө харж байгаагүй ямар нэгэн мангас байж магадгүй харъя гэд аял гарчжээ. Эхнийх нь бол алтан аалз. Үнтэй зарж магадгүй хэрэгсэл унгаас учраас манай гол идчихээ тэр энэ. Үнтэй зарахгүй байсан бэ наадаа тэнийгээ. Алтан утас, алтан хуйг гэдэг чадваруу сурчээ. Нэг өөр чи гоёлын хэрэгслүүд ч гэсэн хийж болох юм биш үү баг. Тэрний дараа ийм сони ивэртэй буугалсан. Тэгээд ингээд ойн дундуур явж хагаад ингээд сайхан модны сүдэрт хэвтий гэж бодоод очтол энэ ертөнцийн дараа яад одоо би бол савдаг гэж нэрлэдэг байгаа байхгүй. Эдгээр нь болохоор ингээд модон дотор ингээд амьдраад хүмүүсийг одоо энэ үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө урагтаж энэ модныхоо шимт хичээл болгож хоригддаг гэсэн үг. Одоо нэгсэн нь сакебас юм уу та тий. Ийм үзэсгэлэнтэй дүр төрхөд нь ингээд өргөдүүлэх юм бол энэ модны тижэл болно гэсэн үг. Бордон болно гэсэн үг. Йоо энэ булчингийн хараач. Чиний бүх хүч чадал миний дотор урсж байгаа юм шиг л санагдаж байна. Би юу ч хийхгүй надтай жоохон ярил л та төхөө. Түүний амьсгаа, түүний үнэр бүгдгийн тэсхий арахгүй юм. Тэгээ огроо болохоор ингээд энийг ямар аюултай гэдгийг мэдсэн хэрнээ тий. Хэрвээ би анхаарлаа сэрнүүлэх юм бол түүний бордоо олно штэ. Аль болох зүхтах хэрэгтэй байх юм. Би өмнө нь хэзээс ашиглаж байгаагүй чадвараа одоо ашиглах хэрэгтэй байна. Либидо. Гайхамшигтай. Хатагтай. Савдга би таныг амтархан идэх болно. Энэс хойш 5 цагийн турш гэрэл цацруулсан биологийн хичээл хийжээ. Бүр юм гал гаргасан гэрэл цацруулсан биологийн хичээл. Дахиад ирээрээ. Үнэхээр гайхамшигтай байлаа. Яг юу хийснээ би та нарт хэлж чадахгүй. Гэхдээ үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээ ингээд цааш явж хагаад хүрхрээ олжээ. Тэгээд энэ ч сайхан усанд ороод бэжэдэл Лизадо манни гүрлэн хүмүүстэй хараад тэгээд тэрийг идээд хил милийн сураад янз янзын чадвар ус сурчээ. Тэгсэн чинь ингээд энараа хүний царайтай өхөр үйжээ. Ингээд дараагийн өдөр нь тэгээд хоёр хобгоблин шидий авьяастай гэдгийг мэдээд ховсэд туслагаар оруулсан. Ашгүй нэг шавтай болсондоо маш их баярлж байна. Энэ хоёрт нэлээд сайн заа сурганаа. Ягаад ч юм түүний нэмсгэлээс айдас мэдрээдхийн сони. Тэгээд нөгөө дархаа охин дээр очиод тэр чадвараа ингээд туршсан чинь нөгөө дархаа охин хан гэж уурлаад өглөө нэмэнд Көпми ягаад ч юм амар ууртай их юм. Ингээ манай огроо шалтгаан мэдэхгүй болохоор бусдаасаа асуугаад нэг нь болохоор мэдэхгүй. Октод нь болохоор тэгсэн чи өөрөө сайн бодоод үзээч гэд бас ууртай тэгж байгаа юм жаа. Тэгээ нөгөө нэг хүний октод нь болохоор бүр ууртай. Нөгөө хоол идэг хоёр дээр атсан чи хор өгөх гээд идэв өөдөөс нь. Тэгээ эцэст нь чи надаас асуухаар иржээ. Чамаг амар нухацтай хүн гэж бодсон болохоор ийм ам зарахгүй гэж бодсонгүй шүү. Товчхондоо яллаа штэ. Тэр октод чинь хардж байна. Чамаг өөр хүнтэй болзоонд явсан гэж бодсон учраас тэр амар хардж чинь чамаг. Чи анзааргүй юм уу? На чиний үзүүн дээр чи баахан үнсэлтийн сориуд ээ штэ. Тэнийг муу сахиус чи ямар амар амтан байсан бэ? Шалтгаан нь олсон ч гэсэн одоо нас яхаа бэ? Сайн ойлгохгүй байна. Би ч гэсэн тэр октодын сэтгэлийг ойлгож байна. Энэ бол миний сэтгэл. Чи хүлээж авах уу? Би дуртай байгаа ч гэсэн чи бүр улаан цагаандаа гарчээ. Би чамайг өрсөхгүй. Яаж ч өршөхгүй заяа одоо. Хийсэн юм а надтай ч гэсэн хамт хийлдэ. Чи бити түүнийг хулгайлах гэдэг л да. Харин яагаад хулгайлах гэдэг юм? Бид нар бүгд нэг юм бодож байгаа сте. Хэрвээ чамд зүгээр бол надтай ч бид нартэй ч гэсэн. Үүний дараа яг юу болсныг би ярмааргүй. Тэгээд нэг бүх шидэ ашиглаад өөрхөн би амар тэнхээтэй болгоод эргэн тойрондоо бүр ингээд амар хоорны авра утаа гаргаад биологи хичээл үзчихээ. Ямар биологи хичээл гэдгийг та нар мэдж байгаа л үдэ. Бити ярээрээ зөө. Бити бод. Говкичи тэгээ гайхаараад ит. Надлага бити ороороо говкичи. Тэд нар маш чухал ажил хийж байгаа шүү. Тийм ээ. Тэр чухал ажил нь маш гайхалтай шөнө байсан. Энэ шөнө бол дахин давтагшгүй шөнө байсан. Ямар нэг юм болвол би хариуцлагыг бүрэн хүлээх болно. Ингээд унтчихдээ маргааш нь агуух нь гадаа хүмүүс ирлээ гэсэн мессеж ирэхээр нь говкичитэй хамт гараад ичтэл баха эльпүүд ирсэн. Тэгээд одоо нэгэсэндээ хүмүүс энэ эльпүүдтэй дайн зарлцсан. Эльпүүд лөө дайрж байгаа юм. Тийм болохоор эльпүүдийн газар нутагт амьдардаг. Тэднэрт туслах ёстой. Та нар надад тушаага дээрээс доош захирж байгаа мэт ингэж ханддаг. Харин өвгөн говлон болохоор энийн зөв санаа гэж тэдэнд туслах нь зөв гэж боддог боловч харин манай огроо болохоор маш их доромжил шиг санагдаж энэ бүх зүйлийг татгалзаж та нар эцэнээсээ яв гэж тушаадаг. Эльпүүд нь энэс болоод тулааны бэлэн байдалд ороход манай огроо болохоор маш их ууралж амар хүчтэй энэ иж дээр архирч өөрийнхөө сүр хүчийг харуулдаг. Тэгээ энэс нь болоод энэ эльпүүд нь бүгд өмдөндөө шигээ шахаж үнэхээр айсан байна. Үүний дараа эльпүүдийн толгойлогчийг барьж аваад над артаа нуугдж байгаа хүмүүсээ ном сумаа доошо буулгах гэж хэлгэтэл тэгээ энэ сумнууд нь манай гол дүрд бол юу ч болохгүй болохоор зарим нь ингээ хазаж мацаад ингээ дийлж байгаа байхгүй юу.
Огроо болохоор яагаад тэд нартэй шууд тулдахгүй байгаа гэвэл өмнө нь хүн байсан болохоор те хүн дүрстэй юмнуудыг бас алах тэмч дуртай биш. Тэгээд тэднийг айлахын тулд ингээд нөгөө нэг Velvet-ийн агуугаас олсон жадаа ашиглаж бүгднийг үргээдэг. Үүний дараа слайм эдэр алаад тэгээд тэрнийхэн чадварыг булааж авдаг. Өөрхөн цуснасаа слайм шиг ингээд хүн дүрстэй өөрхөн жижигрүүлсэн хөлбөрийг гаргах чадвартай болдог. Энэ слаймынхаа чадвараараа бусаддаа ч гэсэн те хувцс хийж өгч болох юм байна гэж дод нөгөө октооддаа хувцс хийж өгдөг өөрхөн цусаараа. Тэгээд нөгөө нэг хүүхэлдэйнүүдэд ашиглаж энэ эльпүүдийг тагнадаг энэ хүмүүсийг. Тэгээд нөгөө нэг түрүүний эльпүүдийн толгойлогч чинь те ухаараагууд ингээд дахиад дайрах гад ирсэн байна. Тэгэнгүүт нь манай гол дүр болохоор те дахиад архирж архиралтаараа бүгднийг зочоож ингэж айлгаж аалзны тороор бүгднийг ингээд баривчихсан байна. Энэ бусад эльпүүдийн хэлснээр бол хэдий энэ эльпүүд нь те ишээ ирэх дургу байсан ч гэсэн энэ толгойлогч эльп нь бүр ингээд ятгасаараад авч ирсэн юм байна лээ. Тийм болохоор энэ одоо нэг өсөндөө бүх эльпүүдийн буруу биш, ганцхан толгойлогчийн буруу гэсэн үг. Тийм болохоор эднэрийг зүгээр өршөөхгүй харин хооронд нь нэгэн эсрэг нэг нудраган дулаан хийж те ясны амьд үлдээхэр болж байна. За ингээд ясны амьд үлдэж ялагдсан болохоор манай огроод идүүлнэ. Гэхдээ манай огроо болохоор энэ эмэгтэй гоблинуудыг ялагдахыг хүсэхгүй байсан учраас дунд нь те ингээд эрэгтэйчүүдийн ялагдахаар ингэж тохируулж нэг эсрэг нэгийг тохируулсан байна. Тэгээд нэгэсэндээ дандаа голцоохон эмэгтэйчүүд нь үлдэж байгаа гэсэн үг. Та нар бууж өгөх хэрэгтэй ингээд зэвсэг мэсгээ хураалгах гээд тэлтэл тэгээд нээлтүүд нь амар гайхаад юу вэ бид нарыг амьд үлдээн гээгүй юм уу? Тийм ээ та нарыг амьд үлдээн. Гэхдээ бидний хоригдол болох болно. Тэгээ яриа bijсэн чинь нэг өвгөн гоблин ирэнгуутаа те бүр ингээд секундэд хэд баваад байгаа юм бэ энэ одоо энэ өвгөө. Тэгээд энэ эльпүүдийг бол өөрөөсөө өөр хүнд бол манай гол дүр бол өгөхгүй. За ингээд маргааш нь Gobkitchi болохоор огр болж хувирсан байна. 100 левел хүрээд огр болж хувирч чадсан байна. Яг бол нөгөө ганцаархнаа ан хийгээдсэн шүү дээ манай огр Kichi. Өөр ингээд бурхтуудаас бас blessing авсан байсан манай огроо шиг те. Тэгээ энэ бэр чадал нь бүр өстэй. Огрооч гэсэн те үнэхээр бишэрхий аргагүй ийм хүчтэй огр болж хувирсан Gobkitchid ингээд маш их баярлсан. Тэгээ энэ улаан өнгө нь болохоор нөгөө нэг галын болон тулааны бурхнаас ирсэн blessing юм элэ. Тэгээд мэдээж хамгийн эхлээд огр болж хувирсан Gobkitchi огроотой тулалдахыг хүсэж байна. Мэдээж энэ нь болохоор огроод маш их таатаа сонсогдсон. Тийм болохоор манай хоёр маань ста өгтлээ ингээд тулаан хийгээд мэдээж эцэст нь бол огроо ялдаг л та. Гэхдээ түүний бэр чадал нь бол ямар ч тоглоом шоглоом хийхин аргагүй амар хүчтэй болсон байсан. Тэгээ ингээд өдөржингөө тулалдсан дараа манай огроо агуудаа ингээд явж хагаад нэг юм сүүдрэн хүн те ингээд өөртөөс нь ойртож байгааг харсан. Тэгээд нэг юм сонин скелтэй боллоо гэсэн мессеж гарч ирдэг. Тэгээ яг юу гэдгийг манай гол дүр бол одоохондоо ойлгох болоогүй. За ингээд 51 дэх өдөр энэ Gobchi гэдэг нэг бас нэг манай өвгөн гоблиноос арай өөр. Гэхдээ яг ийм ижлэг нэртэй хобгоблин байна. Тэгээ өөр босод дөрвөн ийм гоблин хобгоблин болж хувирсан. Гэхдээ энэ нь болохоор дандаа шидийн чадвартай байсан. Тэгээ тийм болохоор хамгийн хүчтэй шидтэн болох хобсэд ажиллаж өгсөн байна. Манай хобсээ болохоор те бүр ингээ бас огр лорд гэдэг нэг арай өөр төвчний огр гэхэр чинь бүр ингээ зэрлэг танхай төрөл штэ. Тэгэл энэ хобсээ болохоор бүр ийм те шидтний лорд гэхээр одоо язгууртан ийм огр болж хувирсан байна. Мэдээж түүний төрөл нь болохоор огр идрээс хамаагүй хүчтэй. Тэгээ түүний чадварыг туршаад үзтэл галын шидээ ингээ ашиглаад ойг бүр тэр чигтэн үнсэн давраг болгосон байна. Тэгэхээр хобсээ болохоор өмнөх байснаас хэдэн 10 дахин хүчтэй болж дараагийн төвчөнтэй ахисан байна. Гэхдээ одоо энэ нэр нь болохоор Half Lord гэдэг байгаа байхгүй юу? Одоо нэг хагас Lord гэдэг байгаа. Тэгэхээр одоо манай энэ хобсээ болохоор тэгээд дараагийн төвчөнтэй ахих юм бол бүтэн Lord гэж болох ёстой юм байна. Тэгэхээр бүтэн Lord болох юм бол энэ чадрууд нь ямар ч гэсэн 2 дахин нуглагдаж 2 дахин илүү хүчтэй болно гэсэн. Тэгээд түүний ингээд дараагийн төвчөнтэй ахисны тэмдэглэж ингээд шинэ хувцас хийж өгсөн. Тэгээд үүний дараагаар болохоор Goblin болон Hobgoblin-тэй одоо бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Тэгээд үүнд болохоор бас бэлтгэл хийж чадахгүй гоблинууд ч гэсэн гарч ирж эхэлсэн. Энэ нь болохоор нэг өмнөх ирсэн өгшин гоблинууд байна. Тэгээ манай хоёр залуу ингээд ан хийчээд эргэж явж байхад ингээд хідэн гоблин хөгшин гоблинтай таарсан. Тэгээ эднэр нь болохоор бид нартэй байхаас залхсан хүүхд гоблинуудтэй өөрсдөнгөөс нь хамаагүй хүчтэй болохыг харахаар бүр ингээд ой гутаад төвчгийн аргагүй байгаад ингээд өөрсдийнхээ саналаар энэ газараас ингээд явж байгаа юм байна. Гэхдээ ямар ч юм хулгай молгай хийгээгүй болохоор та нар явах чинь та нарын дурд гэхдээ надаас салах яс болгож хідэн зэвсэг аваа гэд маш хүчтэй зэвсгнүүд өгдөг. Шидийн хүчтэй зэвсгнүүд өгдөг. Тэгээ бас нэг ийм орк ингээ хүн чирээ явж байгааг хараад оркыг алаад хүнийг нь идсэн чинь хүн дотроос нь мангасуудыг ин сургах гэдэг чадвар сурж авдаг манай голдор. Тэгээ үүнийг ашиглаад бас мангасууд сургана. Тэгээ чихэн зүүдэг ийм хэрэгсэл хийсэн байгаа. Бүх гоблинуудтай энэ төхөөрөмжийг ашиглаж хоорондоо ярих боломжтой болж байна. Нэгсдээ гар утастай болж байна. За ингээд дараагийн өдөр болохоор Гобе ингээд бас дахиад
дахиад тулаанд нь хамт ингээ оролцсон. Тэгээд дөрөв сурсан мангасыг сургах гэдэг чадварыг ашиглаж энэ морийг сургаж авсан байна. За үүний дараа болохоор улаан устантай хамт бас анд явсан. Гэхдээ энэ удаад нэг нохоо хүмүүсийн эсрэг дайрсан. Тэгээ энэ амьтнуудыг идчихэж хагаад манай улаан уст нэг чадвар сурдаг нь одоо нэг тий мах идэхээр одоо өөрхийн чадварыг ингээ бүртэлдэг тийм чадвар сурсан байна. Нэгэсэндээ мах идэх тусам улам хүчтэй болно гэсэн. Тэгээ ингээ унтчихэл ингээ баахан хүмүүс ингээд агуулуун ирж гэн гэсэн юм дохоо ирээд бүр толгоог ингээд амар өвтгөөд сэрээд хартал баахан тэ нохон хүмүүс нь гүгээд орж ирдэг. Тэгтэл араас нь ингээд скелетоны сүрэг ингээд дайраад ороод ирдэг. Манай хэд бүгд ингээд тулааны бэлэн байдалд ороод дайрч эхэлтэл ингээд сум мум өдр ямар ч нөлөөгүй. Тэгээ өөрхийн чадварыг ашигладал энэ хэн нэгэн энэ скелетонуудыг ингээд тасралтгүй тэ бүтээгээд байгаа юм байна. Тэр цаанаас нь хэн нэгэн ингээд гаргаж ирээд байна. Тийм болохоор тэрийг устгах хэрэгтэй. Амар хам хүчээрээ ингэж дайрч давшиж орсооргаад нөө нэг скелетон бүтээгээдсэн бас нэг скелетоныг дийлээд тэгээд энэний нийдээд өөрөө бас ингэж скелетон дуудах чадвартай болж байгаа гэсэн. За тэгээд нөгөө нэг түрүүний орж ирсэн баахан нохон хүмүүсийг юу болсон гэ асуудал эдгээр нь ингэж майнинг хийж хагаад нөгөө нэг велветийн бунхан биш те тийшээ бас ингэж ухаад орцсон тэгсэн чинь дотроос нь баахан скелетонууд одоо нэгсэнтэй хамгаалагч скелетонууд нь ингэж энэ нохоонодлоо дайрсан гэсэн. Тэгээд эднэр бүр өстой цухтаад шүнжэнгөө цухтаад бүр яах ч аргагүй болохоор эдний агуулгын ингээ орж ирсэн юм байна л л те. Тэгээд бид нарыг яануу байна өөрсдөө мэд. Гэхдээ болж өгвөл бид нарыг амьд үлдээж хайрлаач бид нар юу ч хийхэд бэлэн гээд тэгэхээр нь манай огрооч гэсэн баярлаад тэгээд бүгдийг амьд үлдээдэг. Ингээд маргааш нь Говкичтэй хамт явжээд л 12 хүн ингээд те энэ ойн дундор гүйж байгааг хараад араас нь дагсан чинь энэ хүмүүс нь энэ эльфүүдийг барихыг оролдож байгаа гэдгийг олж мэдэв. Тэгээ ингээд шүн болтол хүлээж гад ингээд Говкичтэй ингээд шүнжэнгөө ингээд харж идэл нөгөө эльфүүд нь гараад ирсэн чинь нөгөө нэг хүмүүс чинь дайраад энэ эльфийн эмхтэйг нь те энэ эльфийн гүнжийг хулгайлахыг оролдож байна. Тэгэн гот нь манай хоёр болохоор авардаг хүн болоо те энэ хүмүүсийн бас ингээд дайраад нэг нь амьд үлдээж яргийн сонсоод үлдсэн бусдын бүгдийг идсэн байна. Тэгээ энэ хүмүүс энэ зэргүүдээс болохоор янз бүрийн чадварууд сурсан. Харин энэ эльф охин болохоор ганцаархнаа үлдсэн. Тэгээ манай огрог сэрэнгуудаа ингээ харангуудаа тий амар айгаад тий ингээд нуруунаас нэг юм сэн далавч гараад ирдэг. Энэ эльфүүд нь дараагийн төвшөндөө левел ахихаараа хай эльф болохоор ингэж юм далавч малвчтай болдсон байл л тий. Тэнгэр мэнгэрнээс чаддаг. Чи тэгээ бид нарыг харж исэн бол яагаад манай хүмүүсийг авраагүй чи ямар муухай ингээд энэ эльф охин амар тий жоох үгч ингээд амар хууралдаг. Харин манай огроо болохоор бидний буруу биш штэ. Танаа дунд чин уруугч байна. Би хүмүүсээс танаа дунд уруугч байна гэдгийг мэдсэн ингээ хэлтэл энэ эльф охин болохоор ингээ амар хуйлж мөлдөг. Тэгээ энэ эльф охиныг болохоор удахгүй тосгонлоо нь хүргэж өгнө. Харин манай гоблин өвгөн болохоор тэр эльф охиныг эльф гүнжийг ингээ харчингуудаа тий ташаага ингээ бүр савха болдгүй юм да. Тэг ингээд эльф охиныг ингээ аюулгүй унтуулаад маргааш нь эльфүүдийн тосгонлоо хүргэж өгөхөр болдог. Харин энэ завшаанда нэг энэ эльфийн далавч малавчийг асуудаг. Тэг хөөрхөн ингээ те жижигхэн яриа өрнүүлдэг. Харин эльфийн тосгонд хүрээд иртэл манай хоёрыг болохоор дайснууд байна гэж хараад энэ эльфүүд нь амар бэлэн байдалд ордог. Энэ нь болохоор арай өөр энэ материал номсон юм билэ. Шарх нь бол амар гүнзгий шарх өгдөг. Гэхдээ энэ огор болохоор арай тийм жамархан унгаачгүй. Тэгээ энэ эльфүүдийн гүнж дундуур нь орж ирж туслаад тэгээд манай хоёр эльфийн хаантай ингээ уулзж байна. Тэгээд энэ эльфийн хаан болохоор миний охиныг буцааж авчирсанд маш их баярлалаа. Би үнэхээр талхай барс шүнэ гэд тэгээд бас өндөр түвшний юм зэвсэг өгдөг. Энэ болохоор манай огрогийн Velvet-ийн данжингаас авсан 3 амар хүчтэй зэвсэг юм бол яг доотлын түвшин юм билэ. Тэг нэлээд ancient гэд эртний түвшний зэвсэг байна. Охины наварсны төлөө ийм хүчтэй те ийм зэвсэг өгж байгаа болохоор манай огро маш их баярлсан. Тэгээ энэ өгөнтэй те цаашаа 8 хийх юм бол хэрэгтэй байх юм байна гэд энэ хүмүүсийн дайны тухай те энэ хүмүүсээс олж мэдсэн бүх мэдээлэл одоо энэ эльфийн хаанд хэлж өгдөг. Энийх нь оронд энэ эльфийн хаан ч гэсэн шидийн зэвсгүүд бас зөндөө өгдөг. Тэгээ ингээд салах ёс хийгээд явах гэж байтал элит эльфүүдийн ийм бүлгэм харсан уу тэд нар алга болцсон хаагур явж байгаа юм бол мэдхүү гэд асуудаг. Харин манай огроо болохоор тэд нарын бүгдийг ингээд те эрэгтэйчүүд нь алаад эмэгтэйчүүдийн өөрхөн хоригдол болсон байгаа. Огроо тэгээд амар сэжигтэй ингээд инээгээд те сандарсан байдалтай инээж жагаад үгүй мэдгүй гэж хэлтэл эльфийн хаан болохоор бид нарт ийм сархад байгаа. Ингээд эльфүүдийн жороор гаргаж авсан арх байгаа. Дурсгал болгож авч яваа гэтгсэн чинь манай огроо болохоор амар их бүр өстой гал гартал баярлангуйта бид нарыг тусалж чадгаар юм байвал юу ч байсан хамаагүй хэлээрэ бид нар гүүгээд ирэн шүү гэд тэ ингээд энэ эльфүүдийн хаантай бол ингээд найрсаг харилцаад тогтоож чадсан байна.
Тэгээд агуудаа очиод энэ дарсыг уугаад үзтэл энэ бүр амар өндөр төвчний дарс байсан болохоор бүр манай огроо арааныхаа шүүснэ гоожоод ийм амттай юм хизээч амсч үжвэсэнгүү гэд. Эльбүттэй найзаа харилцаагаа үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна. Тэднийг алж болохгүй юм биш дээ гэд. Гобми болохоор энийг бас хараад те нилээн баярлдаг. Ингээ маргааш өглөө сэртэл Гобми чи юу вэ? Амар үзэсгэлэнтэй хүүхэн болоод хөрчиж энэ бол дараагийн төвшөнд хөрсөн Гобми байна. Вампир болж байгаа гэсэн үг. Цус сорогчин нэг төрөл гоблины одоо ингээд хагас цус сорогч болсон гэсэн үг. Гоби болохоор бас төвшин ахаад газрын ийм лорд болсон байна. Харин хобсаатай болохоор зевсгийн ийм эрдэмтэй лорд болсон байна. Бас цуснасаа зевсэг гаргаж чаддаг. Тэгээ ягаад ч юм те энэ бүх огрын төрөлтнүүд биеийнхээ аль нэг хэсэгтээ ийм шивэстэй байгааг манай огроо хардаг. Энэ бол хэвийн зүйл биш. Магадгүй манай огроогоос болсон байх болцсохгүй. Тэ ингээд та нар бүгд нэг үнэхээр ийм хүчтэй болж чадлаа юу гэдэг энэ өвгөн гоблин ч гэсэн тэ бүр бишэрхий аргагүй ингээд амар алмаардаг. Одоо ингээд хэдүүлээ чагсаалтыг харуул хамгийн ихэнд нь Хобми ингээд хамгийн өндөр түвшний гоблин гэсэн үг. Язгууртан бүр ингээд тэ дээдийн дээд заяатай ингээд язгууртан болж хуурж байгаа гэсэн үг. Үүний дараа болохоор Хобсээ ингээд шидтэн ч амар өндөр мэдлэгтэй чадвартай ухаантай гэдэг учраас. За үүний дараа болохоор Ирти би энэ нэрийг яг яаж дуудахыг сайн мэдэхгүй байна. Манай Гоби болохоор ийм амар үзэсгэлэнтэй булчинлаг ийм сайхан ферми охин шиг те ийм газар ухдаг газрын ийм лорд болсон байна. Харин Хобсаатай болохоор цуснасаа шид гаргадаг ийм тулааны ийм мастер болсон. Харин манай хоёр болохоор ингээд нилээн доор байгаа. Нилээн доор доод түвшнийх юм бэлээ. Харин үүний дараа болохоор эльф Питер орж байгаа. Тэгээ ингээд удахгүй дайн эхлэх учраас манай эд ч гэсэн те ингээд дайны бэлэн байдалд орж эхэлсэн. Илүү их зэрэгтэй байх тусмаа илүү давуу талтай болно. Тийм болохоор ингээд энэ нохоон хүмүүс ч гэсэн өөрхөн чихвчиг өгдөг. Харин энэ эльбүүд бас өөрхөн чихвчиг өгөх гэтэл энэ эльбүүд нь болохоор тий бидний чихэнд юу зүйлэх гээд байгаа наадах зүйлгэж болохгүй юм. Бидний чих амар мэдрэмтгий идэргээд маяглаад тайнгут нь манай огроо тий өөртөнд нь хичээл задгаа голдуу эмхтэй эльбүүд байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд сайхан бүгдэнд нь масс хичээл заасан байна. Үүний дараа болохоор өөрхөн бүх зэргүүдийг ингээд тулаанд бэлтгэдэг. Байнга ингээ бэлэн байдалтай тулааны бэлтгэл ингээ хийдэг. Ягаад ч юм нэг ээл богтууд ч гэсэн араас нь харж эхэлдэг. Огроо болохоор нэг түрүүний арга ясны чадварыг ашиглаж ингээ өөр арга яснууд ингээ дуудаж эхэлдэг. Тэгээ эдгээр нь ч гэсэн бэлтгэл хийхэд маш их тохиромжтой болдог. Одоо манай цэргүүд болохоор энэ арга ясуудын эсрэг одоо тулдаж өөрсдийнхөө левелүүдийг бас ахиулж ийсэн. Гэхдээ эдгээр нь наранд гарах юм бол шатаж үгүй болдог болохоор ханхуу газар байхаас өөр харахгүй. Тэгээ ингээ бэлтгэл хийж байгаад нэг хобгоблин цогцос ингээ чирээ явж байгааг хардаг. Хобгоблинууд цогцос идэж эхэлж байгаа. Ингээ бүгднгийнх нь чадварыг ингээ дээшлүүлэхийн тулд ингээ бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Харин энэ нохоо хүмүүс нь ягаад ч юм цаанаасаа бүр ингээ бэлтгэл хийх бүр амар сонирхолтой юм байна лээ. Тийм болохоор ингээ эднэрийг ч гэсэн тасралтгүй бэлтгэл хийж эхэлдэг. Ингээ маргааш нь болохоор энэ нохоо хүмүүстэй хамт анд яваад тэгээ баахан зэрлэг чоннуудыг ингээ барьж авдаг. Тэгээ эднэрийг бол нэг өстө бүгднийг сургах чадвар гэдгээ ашиглаад ингээ бүгдийг нь өөрийн нохоо болгож хувиргаж байгаа гэсэн үг. Харин манай эмгтэй дархан болохоор нэг улаан баагаатай тулсан дараа бидний сүх амар болсон шүү дээ. Тэрийг ингээ янзлаад бүр амар өндөр түвшний юм сүх болгож хувиргасан байсан. Яаж ингэж чадсан бэ гэсэн чи харин хүрэн өстэй охин болохоор бас левел ахиж өөрхөн одоо мэрэгчлийг ингээ дээш нь ахиулсан байна. Тэгээ тийм болохоор ингээ ийм өндөр түвшний шидийн зэвсэг хийж чадсан байна. Тэгээд гинт огр кичи ингээ дуудаад андаа ярих юм байна гэд дуутахаар нь яваад очтол ой огроо инехгүй жамал бити инээгэр зөө би эртэд амар хайртай тэр левел ахаад бүрстэ улам секси улам би бүрстэ харах тусам тэсгүнэ бид хүнд үнэхээр хайртай чи надад туслаа чи яаж бид хүнд сэтгэлээ хэлжлэх үү гэд ингээд асуугаад бүр ийм амар биерхүү ээж амар чимхий бос. Тэнгууд манай огроо болохоор юу яриад байгаа юм бэ? Шууд очиод асуугаа чи. Шууд өөрхөн сэтгэлийг хэлчихэл заяа. Чи түүнийг дуудаж аваад сайхан сэтгэлээ хэлчихлгээд. Тэгээ ингээд сэтгэлээ хэлчихсэн чинь манай эрти ч гэсэн би ч гэсэн чамд хайртай гэдэг ингээд энэ хоёр ингээд хосууд болж байна. За ингээд маргаашийн бэлтгэлээр нь бүр энэ огр кичи бүр арай л дэндүү хүчтэй болсон заяа. Бүр ингээд амар баярлаад бүр сэтгэл нь хөрч арай л дэндүү дийлдэхий аргагүй хүчтэй болсон байсан. Энэний шалтгаан нь бол ойлгомжтой. Гэхдээ штэ манай огроо болохоор гобми буюу дами ингээд ярьж эртиг сэтгэлээ хэлчлэгт нь ингээд нөлөөсөн гэсэн үг. Үүний дараа ингээд сэн төрлийн мангасуудтай ч гэсэн байлж эхэлсэн. Тэгээ ингээд хуйг хийдэг чадвараа бүр ингээд сайжруулад өөртөө ингээд хуйг хийх гэж оролцсон. Тэгтэл энэ хуйг нь ямар ч юм шидийн зэвсгээр хүртэл дайраад төсвөртэй амар хүчтэй хуйг болж таарав. Слаймынхаа чадварыг ашиглаж хувц хийсэн байсан. Тийм болохоор одоо армор хийхэд тэр нь хамт ингээд армор болцсон. Тэгээ армороо байхгүй болгосон чинь хувцсан ч гэсэн байхгүй болсон байна.
Тэгээ бас ингээд өөрөх нь нисдэг чадварыг ч гэсэн туршиж үзсэн. Гэхдээ тийм амархан нисч чадахгүй гэдэг нь харагдана. Үүний дараа болохоор улаан үстэй ингээд дархантай ингээд бүгдэнтэй ингэж уулзаж явдаг. Тэгээ янз янзын металлуудтай болсон болохоор зэвсгэн ч гэсэн улам сайжирч янз янзын зэвсэг хийх боломжтой болсон. Манай хоёр ихрүүтийн хоолч гэсэн амттай хэвээрээ байна. Тэгээ чипс яаж хийхийг зааж өгөөд чипс хийж өгөхийг гуйсан чинь амар амттай чипс хийсэн байсан. Манай алхимч охин болохоор ингээд хүнд хэрвээ хүрэх юм бол паралайз ингээд бүр нам зогсоодог юм чадвартай металл хийсэн байна. Тэгээ түүнийг хараад үнэхээр хайр нь хөдлөөд ингээд тэврээд авах гэтэл бусдын ч гэсэн тэр араа ганцаархнаа яах гэдэг шүү гэд. Тэгээ энэний дараа ингээд сайхан галзуу шөнийг өнгөрөөгөөд тэгээ маргааш нь ингээд байж итэл нөгөө элбэд хурж ирдэг. Энэ элбэд нь болохоор ярэ их гэд энд ирсэн байна. Тэгээ одоо нутахгүй дайн болохоор манай огроогийн тусламж хэрэгтэй байна гэд ингээд ирсэн байна. Харин одоо энэ агуу дотор чинь бас өмнөх элбүүдийн олзлогцод байгаа шүү дээ. Тэднийг ингээ харагдуулахгүй тул хар элб болгодог юм чадварыг ашигласан байгаа тэднэрт. За би та нарын одоо ярьж байгааг ойлгож байна. Бид нар бол тулаанд оролцсон. Гэхдээ бид нэр өөрсдийнх эрх дураараа хөдлөнө. Та нараас тушаал авахгүй шүү гэж хэлээд явуулдаг. Тэгээд өөрхөн бүх зэргүүдийг дуудаад за удахгүй дай эхлэх болохоор хэдүүлээ дайнд оролцох болно. Тэгэхээр би энэ өөрхөн элит зэргүүдийг нэр өгөх хэрэгтэй байна. Та нар бол өнөөдрөөс эхлээд Парабеллум шүү. Та нар бол миний элит зэргүүд гэд ингээд дайн эхлүүлж байна. Төрөөд дөнгөж 71 дахь хоног дээр анхны дайнаа хийх гээд шинэхэн байгуулагдсан Парабеллум бүлгэн маань ингээд явж байна. Тэгээ энэ дайнд болохоор нэг өөрхөн сургасан бүх дижээр амтнуудаа авч явж байгаа. Өмнө слаймаар бүтээсэн зэргүүдээр ингээд хүмүүсийг ажигласан байлээ. Энэ хүмүүсийн кампыг нэлээд удаа ажиллаж байгаа юм билээ. Тэгээ тийм болохоор энэ кампийн тухай нэлээд их мэдээлэлтэй. За ингээд яваад ирэхэд бол тэр чигт нь шидээр ингээ хамгаалагдсан байсан. Янз бүрийн мангасууд орохоос хамгаалагдсан юм шидтэй юм билээ. Тийм болохоор манай огро болохоор шууд энэ шидийн нэвтлэхийн тулд дайрсан байгаа. За ингээ гарандах нэг зэвсгэрээ ховор зэвсгэр ингэж дайраад зэргүүд нь бүр гинт амир чочоод тэгээ тэр дуугаар нь манай энэ эрти болохоор шууд баахан ханууд усгсан газраас нь энэ газрыг өдөрдөж чадсан юм билээ. Харин дами болохоор баахан мүс гаргасан. Манай ховсоо болохоор баахан гал гаргасан. Ингээд энэ хоёр бол яг эсрэг тесрэг шидтэй юм билээ. Харин огро болохоор бүх арга ялсан армаа ингээд гаргаж ирээд за ингээ хормын дотор л ерөөс энэ кампыг арчиж хайсан. Гэхдээ эдгээр зүгээр ялагдаагүй. Энэ дунд маш хүчтэй бас цэргүүд байсан. Эдгээр бол адал явдал хайгч бас юм бүлгэм дунд нь байсан. Тэгээ тэрний одоо энэ толгойлогч гэх юм уу нэг юм шар үстэй эмхтэй байсан. Тэгээд энийг болохоор манай бас огроод нэлээд таалагдсан болохоор бүр архирч мархираа тэгээ архиралтаараа галзуу дайрсан тийшээ. Тэгээ эдний зэргүүд нь өөрийнх нь талынхан ч гэсэн энийг бас хамгаалаад дайрахт нь огроолоо дайрахт нь ингэ тусалж ид чид мэд янз янз юм хэрглэж исэн. Тэгээ түүний скилүүд ч гэсэн маш хүчтэй байсан. Тэгээд манай огро ажиллаж байгаад яг миний зүрхлөө чиглэж шүү. Энэ нэлээд туршлагатай тулаанч байна. Тэглээгээд түүний бүх техникүүд надад нөлөөлнө гэсэн үг биш. Тэгээ энэ эмэгтэйг өөрхөн хариамдээ эсвэлэх юм бол бас нэлээд гоё цуглуулга болно гэж бодоод манай хүн энэ эмэгтэйг алахын оронд өөрхөн багийн гишүүнээ олгоё гэд авч эсвэлэхээр өөртөө эсвэлэхээр болдог. Гэхдээ мэдээж энэ эмэгтэй бол одоо нэг өмнөх таарлцсан эмэгтэйчүүдээс бол хамгийн зөрөгтэй зүгээр нэг тэгээд буугаад өчөхгүй. Огрогийн ингэж хэлсэнд нь бас хариу хэлээд энэ нэмэгтэй болохоор хэрвээ чи намайг үнэхээр тэгж ялж чадна гэж бодож байгаа бол хэрвээ би ялагдвал чи надад юу хүснээ хийж болно. Гэхдээ би хизээч ялагдахгүй гэд ингээ өөрөө ингэж хэлчихдэг байхгүй юу. Яг ингэж хэлэхэд нь болохоор огро болохоор хариу хэлдэггүй. Ягаад гэвэл айл эзэн энэ баавганаас унж явж исэн баавганаасаа бууцсан бүр тулааны горимдоо орцсон бүр тэгж хэлэнгууд нь шууд ингээд хорон мөч алдахгүй шууд тулааны горимдоо орсон байгаа. Тэгээ эднэрээс өөр бусад энэ цэргүүдийн бол хүснээрээ алж хидэж болно. Ганцхан гэхдээ энэ хүмүүсийг бити алаарай гэд тушаал өгсөн байдаг. Бас өөрхөн цэргүүдтэй бас мэдээж тэдний дулаан бол маш амархан байсан. Бүгдтэй ингээд энэ даамын хүртэлтэй ховслох чадвараа ашиглаад энэ цэргүүдийн хооронд нь нэг налуулдаг. Ерөөсөө энэ дайм бол зүгээр л тоглоом болж хувирж байгаа. Хавсаатаа ч гэсэн зэвсгийн чадвараа ашиглаад ингээд ерөөсөө сэлмээрээ бороо оруулсан гэж хэлж болмаар. Тэгээд огро шар үст хоёрын тулаандоо эргээд орох юм бол энэ шар үст бараг л зүрхийн цоо хатгахаа шахдаг. Түүний шидийн хүч мөч нь бол амар хүчтэйсэн. Тэгээд хамгийн сүүлд хэрэгсэн шид нь бүр ганц огроог биш энэ шар устыг өөрийг нь хүртэл өөрийн шидээрээ өөрийгөө хүртэл ингэж алхаад өгсөн болохоор огро шууд ард нь гарч ирэнгуйтай би чамааг ийм амархан өгөхийг зөвшөөрөхгүй. Чи заавал надтай хамт үлдэж миний хариамын нэг хэсэг болон заяа гэд. Тэгээд ингээд 3 дугаар төвшний ингээд 3 хэсэг ийм 3 ширхэг ийм бамбаа хэрглэж шидийн бамбаа хэрглэж энэ хүчтэй шидийн няцааж чаддаг. Тэгээд сайхан ийм цуглуулгадаа шинэхэн ийм гоё хүзэртэй болсон болохоор манай огро энийг яаж ашиглах тухайгаа боддог.
Тэгээ түүний скилэнд хүртэл амар хэрэг болно. Тэгээ мэдээж цогцсуудыг бол нэлээ их нийцсэн. Тэгээ удахгүй эльфүүдийн ахлагч би хаан гэж нэрлээд байгаа хөгшин гарч ирээд тэгээд ингээд хэдүүлээ сайхан пар хийж байна. Тэгээд энэ дайныг дуусгах чадсан болохоор ингээд эльфүүдтэй нэгсэндээ хамтрагчд болоо те нэг тал болоод сайхан ингээд баярлж цэнгэж чадсан. Эльфүүдийн авчирсан дарс бол амар тансаг зэрэглэх те мэдээж энэ баярыг бол хамгийн гоё болгосон тэр байсан. Тэгээд хоригдол агуулга очиод нөгөө үедийг шалгахаар болсон. Тэгээ эрэгтэйчүүд нь энд байхгүйгээ харж байгаа бах те. Эрэгтэйчүүд нь яг юу болсон би мэдэхгүй л та нөгөө нэг эдний багч хэдий эрэгтэй байсан шүү дээ. Тэр бол ойлгомжтой байх. Гэхдээ энэ одоо яг энэ хэсэгт бол анимен дээр бол харуулдгүй. Манган дээр болохоор бүр ингээ амар хоорны болгодог эм өгцөн заяа. Тасралтгүй ингээ эм өгсөөр гад бүр байнга ингээ хоорны ойлгосоор гад. Тэсгүй өөрсдийн те. Төвчээргүй болгож жагаад сайхан янзалдаг. Тэгээд нөгөө Хоёрт Баатар эмхтэй болохоор би чи язгууртан штэ надад ийм хийгийг би эзэж зөвшөөрөхгүй юу яриад байгаа юм бэ? Ингээд нэг сайхан шүн өнгөрөөсөн нараа маргааш ингээд чихвч өгдөг. Тэгээд эднэрийг нэгсэн то байнгын ингээд чихвчээрээ харж хараанд ор байлгана гэсэн үг. Тэгээд энэ эльфүүдэд бас ийм бугуувч өгсөн. Энэ нь болохоор онцгой бугуувч эднэртэй болохоор хизээл бол хизээ ингээд ярьж чадах төхөөрөмж гэсэн үг. Гар утсал гэсэн үг ер нь бол. Ингэснээр маш шуурхай те ингээд хоёр талд хэн дайрах нь ямар үйл явдал болох нь мэдэх боломжтой болно гэсэн үг. Тэгээ ирээдүйд ч гэсэн энэ огроос те тусламж авч магадгүй гэж бодоод энэ хаан дахиад шин 10 хайрцаг дарс өгсөн. Тэгээ үүнийг ч гэсэн огро болохоор маш баяртай хүлээж авсан. Тэнтэй 8 ихч үнэхээр сайхан юм аа гээл. Манай огро яхаар юм дарсан дуртай байдаг гэнэ. Тэгээ эльфийн хаан болохоор огро руу залгаж хэлдэг ингээд энэ эльфийн ойг те энэ эльфийн энэ тосгоныг 3 талаас 3 айрам ингээд зэрэг дайрах гэж оролдож байна. Тийм болохоор энийг хамгаалахад огруудын хүч чадал маш их хэрэгтэй байна. Мэдээж огрооч гэсэн тэр үзэлтийг хүлээж аваад нөгөө айрмуудыг отож эхэлдэг. Тэгээ ингээд отож жагаад 500-аад зэрэгтэй ийм айрмыг мэдэж авдаг. Тэгээ энэ нь болохоор янз бүрийн шидтэн мэдтэнтэй ус дотроо ой модын тавьчаад тэ моднууд унгаагаад замыг бөглөөд тэг үүний дараагаар буулдер буюу чулуунууд өнгөрүүлээд тэ ингээд уламжлалт ийм амбушийн ийм тактикууд хэрэглээд бүгдийг нь булгаж авдаг. Хормын дотор л ерөөсөө баг 300 ширхэг зэрэгтэй болгоцсон. Тэгээд түүний дараа бараг 100 зэрэг ерөөсөн хэдхэн минутын дотор ингээ үлдсэн байсан. Үлдсэний арчиж хайсан. Тэгээ үлдсэн энэ 100 зэрэг нь болохоор өөрсдөө хамгаалахын тулд чулуунуудаар ингээ хан босгосон. Гэхдээ энэ мэдээж юу болох вэ те? Огро болохоор энэ хан босгосонд нь үнэхээр бас гайхсан. Бас биширсэн эднэрийн зэргүүдийг баг зэрэг биширсэн. Тэгээд зүйл дуусгах гэж очисон болохоор манай кичи байсан. Огро кичи очоод ингээд зүйл дуусгах. Тэгээ энэ дунд болохоор ийм нэг Хоёрт Баатар байсан. Энэ нь болохоор нэлээд хүчтэй Хоёрт Баатар. Манай кичигийн энэ дайрлыг бас тисэдсэн. Үүнийг харчаад огро болохоор бас те манай хоёр болохоор нэлээд баярсан. Сайхан ингээд те өрсөлдөгчтэй байх чинь гоё шүү дээ. Мэдээж кичи болохоор удахгүй тэгээд энэ улаан өстэй залууг буулгаж авч чадсан. Энэ улаан өстэй залуу тэгээд нэлээд таалагдсан болохоор авч явахаар болсон. Тэгээ ингээд буцах замд нь болохоор нэг дамми шүү дээ. Манай гобми гэж хэлж болно. Өмнөх гобми одоо болохоор дамми болсон шүү дээ. Цус орогч болсон шүү дээ. Энэ болохоор хөөе огро би чамаас хүүхдтэй болмоор байна гэж улаан цагаанд гарц те бүр өдрийн цагаар ингээд хүмүүстэй өөрх нь хүмүүстэй ингээд олон нийтийн дунд явж байхдаа ингээд асууж байгаа гэсэн чинь огро болохоор ийм шударга эмэгтэйд би үнэхээр хайртай шүү. Яхара чи ийм шударга байдаг юм да гэж боддог. Харин тэднээс бас нэг хэдэн зэрэг барьсан байлээ л тэд нар нь болохоор бид нэр язгууртай яаж ийм газар ингэж амьдраад ийм хувц өмсөд ийм хоолунд идэд байж идэг байна. Хэвээ энэ бол хамгийн том доромжлол идэргээд. Тэгээ улаан өстэй Хоёрт Баатар болохоор та нар юу шалцнуур юмтэй эн чинь байх юм шүү дээ. Харин ч бид нэр хоол хүнстэй хэвдэх унтах газартай байна гэдэг чинь гайгүй байхгүй юу гэдэл. Энэ залуу болохоор язгууртан бол биш юм билэ. Тэгээ огро болохоор энэ улаан өстэй залууг дуудаж ирээд тэгээд үннийг хилүүлдэг төхөөрөмж ашиглаад хаан тусын тухай мэдээлэл авдаг. Тэгээ яг юу болоод энэ хаан тус эл бүдлүүд дайраад байгаа вэ гэвэл шүү дээ. Энэ хаан тулсынх нь шүү дээ. Гүнжин заяо маш хортой өвчин тусцсан. Энэ нь болохоор 99% одоо өөхөх магадaltaй тийм хор юм бэлээ. Тийм өвчин юм бэлээ. Үүнээс нь болоод бүх хүмүүсээ ингээд гүнжиг идгэж чадах юу л вэ? Бүгдийг нь олж өргээд гүнжиг идгэж чадсан хүнд маш их мөнгө эрдэнэс өгнө гэж амлалцсан билээ л. Тэгээд хүмүүсийн мэдж байгаагаар энийг эмчилж болох ганц юм нь болохоор энэ эльфүүдэд байдаг шидэт ус юм билээ. Энэ шидэт шингэн нь болохоор ямар ч өвчнийг ангаадаг бүр ингээд домогт шингэн юм байлээ л дээ. Тэгээд эльфүүдэд тэр нь байдаг. Тэрний төлөө ингээд зэргүүд дайрж байгаа гэсэн үг. Мэдээж манай огроч гэсэн хүн байсан болохоор энэ хүмүүсийн сэтгэлийг ч гэсэн ойлгож байгаа. Тэгээ ингээ яриа үйж яхад нөгөө нэг эрти биш тий гобе гэж хэлж болно. Манай хуучин гобе эрти болохоор агуу ухаж хагаад нэг санаандгүй нэг юм цогцсон. Тэгсэн чинь тэрнээс нь ус гарч эхэлсэн. Энэ нь гэхдээ зүгээр ч нэг ус бишээ. Арчаан гэх юм уу тий халуун арчаан байсан.
Мэдээж энэ огроо болохоор зүгээр өнгөрөхгүй сайхан халуун урс японочдын хэлдэг онсын байгуулахаар болсон энэ усан дээр. Тэгээ энэ онсоныг байгуулсны ачаар бүгд ингээд сайхан халуун усанд орж удаан байгаагаар сайхан альжаал ядаргаагаа тайлсан. Тэгээ сайхан альжаал ядаргаагаа тайлсан юм чи мэдээж тулааны бэлтгэл бол заавал байх хэрэгтэй тийм үү? Тулааны бэлтгэл ашиглаж байгаа сум юм нь бол нэг хурц үзүүртэй сум биш, наалдаг сум юм байгаа. Энэ аюулгүй тулаан гэсэн үг л дээ ер нь бол. Командруудтэй Дами Хобсе хоёр байгаа. Энэ улаан устай зэрэг болохоор арга асуудтай амар сайн туллаадсан. Тэгээ тулдаж ханлаа. Би ерөөсөө эднэртэй тулдамааргүй. Чамтай тулдмаар байна. Чи надтай тулдаж болох уу гэд нөгөө огрог шууд улаан цагаан тий очиод асуудیں۔ Тэгсэн чи огро ийм шудраг хүнд ерөөсөө амар дуртай. Тийм болохоор мэдээж үүгээр зүгээр өнгөрөөхөө. Гэхдээ ийм хамгаалтын шид энэ улаан ус дээр ашигладаг. Хэрвээ би чам дээр энэ хамгаалтын шидийг ашиглахгүй бол зөө. Чи өгчөж мэднэ гэд бүр 3 4 хамгаалтын шид ашигладаг. Тэгэл энэ улаан устыг ста сайхан мишок болгоод өгтлэн зодоод те шидийн ачаар тэгээд улаан уст нь үхээгүй л те. Тэгээд дараа нь имчилсэн огро. Тэгээ энэ тулааны харчаад огро кичи бас явж чингуудаа те. Йоо наа чи ямар сайхан гал гарсан тулаан бэ. Огро би над улаан усттэй чи тулдмаар байна гэдэг бүр энэ манай энэ хоёр огро бүр хоорны цаашаа тулдах бүр улаан цагаан солиоттэй. Тэгээ энэ улаан ус ч бас улаан цагаан солиоттэй юм билээ л. Тэгээд энэ огро кичи хоёр бол сайхан гал гарсан тулаан хийдэг. Тэгээ сайхан бүтэн өдөржин тулаан хийсний дараа хоол унд иддэг. Тэгээд хоол идж жагаад улаан ус болохоор би ерөөсөн алс зэлүүд газар өсч төрсөн. Тэгээд тэр газар бол ерөөсөн ингээд хагас хүн одоо хагас мангасууд ингээд байдаг байсан. Тэгээд тэднэртэй бол би багаасаа тоглож наадаж зодтолтож өссөн. Тийм болохоор би та нартай байхад бол ямар ч надад тийм илүү дутуу тий язгууртан шиг тийм маяглах юм бол байхгүй. Хүний хаант улсад байснаас ерөөсөн надад энд байхад бол хамаагүй тухтай байна гэж хэлдэг. Тэгээ улаан уст босож ирэнгуутаа би чамд үнчээр зүтгэе. Чиний дагуул болъё. Намайг энд амьдрахыг зөвшөөрөөч гэдгсэн чинь. Огро шууд тий нэг боолын хүзүүвчээ тайлаад энэ маргааш нь ингээ хуйг дуулгын өөрх нь хүрсэн зэвсэг мэвсэг нөгөөд бидний нэг болж байгаа гэсэн үг шууд. Тэгээд энийг нөгөө улаан устай охины бас ахлагч болгоод энэ хоёрыг нэг баг болгодог байхгүй юу? Харин нөгөө язгууртан зэргүүдийг болохоор ингээ хадгалаад байх нь зүгээр ямар ч тий үн цэнэгүй болохоор эльбүүдэд өгдөг. Тэгээ энэ эльпийн хаантай уулзчих хоорондоо шидийн шингэнийг асуудаг. Тэгээд энэ хүмүүсийн шидийн шингэний хойноос санаа одоо эльбүүдлүүд дайраад байгаа юм биш үү? Энэ яг яадаг шингээ ингээд эльбүүдийн хаан болохоор би чамд аль эзээ өгсөн штэ. Чи миний охиныг авралцсны дараа би чамд бэлэг болгож энийг өгсөн штэ. Чиний бэлгэн дунд байгаа. Энийг яагаад та надад ийм амархан өгсөн юм бэ? Энд чи тийм бүхэл бүтэн улс те дайн зарлан барин байж энийг авах гэж ингэж орлож яхад надад яагаад ийм амархан өгсөн бэ гэсэн чи миний охиныг аварсан чи бол миний итгэлийг олсон хүн. Тийм болохоор би чамд шууд өгсөн. Гэхдээ хаан болохоор хүмүүсийн эсрэг өс хонзон сандаг ерөөсөн хүмүүст амар дургу. Тийм болохоор хүмүүст бол хизээч өгөхгүй л гэж байгаа юм л та. Манай гол дүр болохоор те хүн биш огр болохоор түүн өгж байгаа юм байна. Харин огроо болохоор энэ шингэнийг ууж үздэг. Тэгээ яг яадаг шингээ ингээд те уугаад эннийх нь скилийг бас булааж авдаг энэ шингэнийх нь тэгээд бүр ингээд байнгын те хизээч хүссэн цагтаа энэ шингэнийг өөрөөсөө гаргах чадвартай болд юм бүр хязгааргүй их шингэнтэй болж байгаа гэсэн үг. Түүний цусыг шууд ингээд энэ бүр амар гэмтдэн цэрэг дээр те аманд нь өөрхөн цусыг ингээд тусаах төдийтл ерөөсөө энэ зэрэг нь хүн зэргийн гэмтлээсээ шууд 100% идэгдэг. Тэгээд үүнийг харчаад огроо ийм амар сайн имчилгээний шид энэ чи ба ямар амар брокколи юм бэ те ийм шид байж болд юм уу гээл би өстө байж боломгүй ийм хүчтэй шингэнийг олоод авчлаа шүү. Өөрөөсөө амар айдаг бас биширдэг. Тэгээд нэгэнд энэ шингэнийг олж авсан болохоор хязгааргүй өсөх дээшлэх боломжтой ямар ч гэмтэл авсан те одоо бол баг үхлийн аюулгүй болж байна гэсэн. Огроо бол баг хизээч үхэхгүй болж байна гэсэн. Өөрхөн зэргүүдийг ч гэсэн те одоо тэднийг хизээл бол хизээ эмчлэх боломжтой болно. Тэгээ ер нь бол хязгааргүй боломж нэгжл байгаа юм л та. Тэгээ энэ эпизод бол ингээд дуслаа. Дараагийн бичлэг хүртэл тэгээд түр бай. Тэгээ лайк, subscribe дээр дарах бол дараарай. Би бол маш их баярлалаа шүү. За баяртай. Bye.